За одоо ингээд Eslo 300 контроллерыг ашиглаад степ моторыг хөдөлгөх туршилтыг хийсэн байна. За энэ дээр болохоор степ мотор маань өөрөө бол одоо 4 оромгтой. За тэгэд энэ 4 оромгийг одоо ээслүүлэн тижэл өгөх замаар татуулж хөдөлгдөг байгаа. За тэгээд степ мотор маань маш жоохноор багаар хөдөлдөг болохоор тэр татж байгаа хурдыг нь хэсгэж одоо энэ гаралтанд харагдаж байна. Хурдыг нь маш хурдан болгосноор тэгж хөдөлж харагдаж байна. За тэгээд PLC-гээс маань 24 вольтын хүчтэй гардаг. Тэгээд энэ хүчлээ бид нар бууруулад тэгээд бууруулж оромгоор одоо гүйцэлгүйгч татуулахын тулд транзистор ашигласан байгаа. Транзисторын схемийг ашигласан. За тэгээд транзистор систем юм байна. За үр дүн цогцож байна. За тэгээд юу степ болохоор дээрээ болохоор энэ код бичсэн байна. Хоёр таймер ашиглаад пульс үүсгээд дохио үүсгэж байгаа. За тэгээд тэр дохиогоо дор каунтер ашиглаад тоолоод авчихна энэ. За тэгээд тоолж авсан утгаа харьцуулагч тавиад за контрактор маань 1 гэсэн үед одоо ингээд одоо энэ тоолох хугацааг болохоор миллисекундээр авсан. 10 миллисекундэд одоо нэг пульс явна. Нэг бүтэн үе явна. Энэ үед болохоор доор харьцуулагч маань харьцуулаад за тэгээд харьцуулалт дуусны 4 үе явсны дараа reset ийн. Тав дээр reset counter ахиж reset хийгээд тэгээд ийм дохио гаргаад болж байна.